Би энэ тэлд салаад түүж байна. Энэ болохоор хавар намар гардаг хүүтэнд айгүй төсвөртэй юм салаад байгаа. За ингээд ургацсан хараа. Энэ ингээд зэрлэг салаад л гэсэн үг дөө баг гэлж тий. Би энийг одоо 2 жилийн өмнө ингээд үр цацчихсэн. Тэгээд энэ өр нь өөрөө унаад ургаад идэг нэг юм салаад байна. Зөө ингээд хаад зайгүй ингээд бүр зам дагуу хүртэл ингээд урах чинь энэ хараа өр нь унсан байна. Энэ рүү ингээд тэгээд ийм гоё салаад байна. Энэ хүүтэнд айгүй төсвөртэй. Энэ бол манай орны нөхцөлд бол би бодохдоо их сайхан ургах байх гэж бодож байна. Энийг манай тарин төсвөртэй сайхан ургах байх гэж бодож байна. За тэгээд та нар тариад үзээрэй нэг. За хараа ингээд ургаж байна. Ийм гоё энэ өвөл төсвөртэй. Өнөөдөр 2022 оны 2 сарын 19-ний өдөр байна. Тэгэхэд ийм гоё яж байна. За хөлөмжөнд бас ингээд өөрөө ганц нэг ургац. Хөлөмжөнд за ингэж ургадаг ийм гоё салаад байна. Энийг ингээд тариад тэгээд тайрч аваад идээд ахаар энийг ингээд тайраад авахаар ингээд үндсэн дороосоо өөр аянд ургаал энэ айгүй хөөрхөө. Тийм хүүтэн төсвөртэй юм гоё салаад байна шүү. Би энийг болохоор 2 жилийн өмнө тарьсан байгаа. Тэгээд өр нь ингээл унаал ин тэндгүү гарч ирээд байна. Тэгээд дахиад өр авч хийгээгүй. Энээс би нөгөө ингээд тайраад идчихдэг болохоор өр авч чадахгүй. Эний ч тэгээд нэг өрийг өөрчлөхгүй баг идчихэж байгаа юм чи ингээд жижигтээр нь тайраад. Тэгээд энэ өөрөө ингээл унаал ургаад байна. Тэгээд сонин ийм гоё юм байна даа хөө. Ганц нэгэн цэцгэлс нь ингээл өөрөө унаал ингээл ургаад байна. Би одоо энийг ингээл аваад хаачлж аваад идчихсэн байхад тэгэл дахиад ургаад идэх энэ гоё үндсэн энэ тэнд яваа хавччод нөгөө би энийг ингээ газар мазраа хагалахаар энэ үндсэн жоохон үндэс үлдсэн л ингээ ургаад идэх юм болоо. Тэрнээс одоо үр цацаагүй нэг анх үр цацчихсан. Тэгээд тэрнээс хойш цацаагүй. Тэгээд энийг өршлөх өрийг гаргахгүй авчидчих та юм чи. Тэгэхэд ингээ хөрхөө ургаад байна. За ийм гоё салаад байна хөө. Би салаад хийчихэд харуулъя та нарт. За үндэстэй хэсгийг авцсны дараа нэг юм байна. Би салаад хийх гээд одоо угаагаад байж байгаа байдал нь энэ. Доотлих нь үндэсийг авчихсан. Үндэсийг авцсны дараа нэг ийм жижигэн навчнууд л гэсэн үг дөө. Ийм навчин салаад байна. Гоё амттай ийм салаад байгаа. За угаачлаа. Би гаднаас оруулж ирсэн ногоогоо угаахтаа нэг халбага цуу хийгээд угаадаг. Тэгэх юм бол тэгээд ямар нэгэн одоо жижиг ялаа малаа ч юм уу жижигхэн тийм хорхоо байх юм бол юунда цуунда хордоо дээш хөвөө гараад ирдэг. Тэгээд ер нь та нар дэлгүүрээс авсан ногоо могоогооч гэсэн жоохон нэг халбага цуу хийгээд угаахад хими хормороор ариутгсан янз бүрийн тийм байсан ч гэсэн тэр нь устж юу яадаг алга болдог. Тийм учраас та нар салаад тэгээд ногоонуудаа дандаа нэг халбага цуу хийгээд угааж агаарай. За би салаатанда авокадо тэгээд ийм бислэг хийн, шинэ бислэг тэгээд жоохон зөгийн бал хийн. Тэгээд эсэг хийн, ийм балзамикгүй эсэг тэгээд улаан сонгон хийгээд тэгэл тос хийгээл оливын тос юм ба наран цэцгийн тос хийгээл тэгэл миний салаад бэлэн болно да. За ингээд та бүхэн эний гоё салаадаа тарай. Тэгээд хавар намар өвлөө дээрээ амжилт хүсье.